Дараагийн мэдээг танилцуулъя. Инфляц нэмэгдэж байгаагаагаа холбогдуулан Япончууд хэмнэлтийн бодлого хэрэгжүүлж байгаа. За өөрөөр гэр болон хувь хүний түвшинд хэмнэлт хэрэгжиж байгаа нь Японд өсчний салаанууд олноор одоо дампуурах шалтгаан болж байгаа юм байна. Өнгөрсөн жил дампуурлаа зарласан өсчний салаануудын тоо хамгийн өндөр буюу 235-д хүрсэн нь 2024 онд 215 өсчин дампуурсан амжилтыг эвдсэн үзүүлэлт боллоо гэж мэдгдсэн. За энэ байдал мөн гоо сайхны салаануудын дунд ажиллах хугацаанд нь нөлөөлж байгаа юм байна. За 2024 онд бол дунджаар өсчний салаан 14.1 жил ажиллаад дампуурж одоо эсвэл үйл ажиллагаагаа зогсоодог байсан бол 2025 онд 13 жил одоо тухайн салон нэг салаан бол дунджаар ажилладаг гэсэн тооцоо гарч байсан юм байна. За түүнчлэн одоогоор үйл ажиллагаа явуулж байгаа өсчний салаануудын 49% нь 10-аас доош жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулан хаагдаж байгаа гэсэн ийм судалгаа гарсан байна. За энэ нь бол COVID-19 цар тахлын үеийнхээс доор нөхцөл байдал бий болсныг харуулж байна. За тухайн үед бол ийм бизнесийг янз бүрийн одоо засгийн газрын татаас хүүгүү зээлээр дэмжиж байсан бол энэ удаад ямар нэгэн дэмжлэг байхгүй байгаа. За мөн 2021 онд дампуурсан өчний салааны тоо ердөө 68 болж байсан бол түүхэн дээд хэмжээнд хүрч байсан бол одоогийн нөхцөл байдал нь 2008 оны дэлхийн эдийн засгийн хямралтай төстэй байгаа гэдэг ийм мэдээллийг Японы судлаачид хэлж байгаа. За үүний шалтгаан нь бол гэхдээ 2008 оны хямралаас өөр байгаа юм. За хүмүүс бол тогтмол үсээ засуулах шаардлагатай байдаг учраас 2008 оноос хойш өсчний салаанууд харьцангуй тогтвортой бизнес гэж тооцогддог байсан. Гэвч хямралын үеэр бол хүмүүс зардлаа аль болох бууруулах арга замыг сүүлийн үед эрэлхийлэх болсон. За үүний зэрэгцээ QB House зэрэг хямдралтай өсчин тайрах газрууд гарч ирснээр харьцангуй өндөр үн тогтоосон салаанууд үйл ажиллагаагаа хийв явуулахад хүндрэл учирч байна. Үүний улмаас дампуурлын тоо 100-аас дээш давсан. Инфляц нэмэгдэж байгаа. За газрын тосны үн нэмэгдсэнтэй холбоотой хямралаас шалтгаалan 2008 онд болсон нөхцөл байдлын нэгэн адил Япончууд өдөр тутмын амьдралдаа хэмнэлт гаргаж аль болох хямд амьдрахыг хичээж байгаа. За энэ удаад тэдэнд бол маш олон сорилтууд тулгамдж байгаа. За тухайлах юм бол цахилгааны үн өсөж байгаа. Үсний бүтээгдэхүүн зэрэг одоо хэрэглээ бараа бүтээгдэхүүнийхэн үн нь нэмэгдэж байгаа учраас үнийн дарамтыг нэмэгдүүлж хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцхийн тулд үнийг бууруулах ямар ч боломжгүй байгаа юм байна. За нөхцөл байдлыг уламд дордуулж байгаа зүйл нь өсчний салаануудад хангалттай тооны ажилд нь дутагдж байгаа. Стилистүүдийн хувьд ихэвчлэн томоохон сүлжээ нэр хүндтэй салаануудад ажиллах сонирхолтой байдаг. За учир нь бол тэнд цалин, сайн, за мөн тогтвортой ажиллах боломж байдаг. За харин жижиг дунд салаануудад бол ажиллах сонирхолгүй байдаг юм байна. За жижиг салаануудын хувьд шууд гоо сайхны сургуулиас ажилтан элсүүлэх хандлагатай байдаг. За шинж төгсөгчдийн харин олонх нь өөрийн гэсэн салааноо нээх мөрөөдөлтэй байдаг. За мөн ажилд орсныхаа дараа ажлаас гарах хандлагатай байдаг нь ийхүү хүний нөөцийн дутагдaltaй учрах гол шалтгаан болж байгаа юм байна. Хэдийгээр өсчний салаануудын дампуурлын тоо түүхэн дээд хэмжээнд хүрсэн ч гэсэн одоогийн байдлаар Японд аяар 250 мянга гаруй гоо сайхан өсчний салон хэвийн үйл ажиллагаагаа явуулж байгаа юм байна. За дампуурлын тоо эдийн засгийн талаар тодорхой мессежийг хүмүүст өгч байгаа ч гэсэн ердөө 21 мянга гаруй салон дутмаг байгаа. За энэ бол дампуурл хэдийгээр хурцтай өсч байгаа ч гэсэн эдийн засгийн хүндрэлийн шинж тэмдэг энэ салбарт гарч байгаа. За мөн энэ салбар хэрхэн өөрчлөгдөж байгааг харуулж байгаа чухал статистик мэдээлэл болсон гэж эдийн засаг болон шинжээчдээс үзэж байгаамаа. Баярлалаа та бүхэнд гадаад мэдээ танилцууллаа.